Ano? Байна, сайн байна уу? Гүндэг маяг ч уу? Сайн байна уу? Миний хүү сайн байна уу? Сайн байна уу? Сайхан зусч гэнэ үү та? Сайхан зусч миний хүү сайхан зусч гэнэ үү? Сайхан зусч гэн. За, өнөөдөр бол их хурсын баярын өдөр, хүүхдүүдийн инээ цалгисан, хайртай ээжүүдийнх нь халамж хайр цалгисан ийм сайхан өдөр тохиолдож байна. Энэ өдрийг тохиолдуулаад танд болон олон сайхан дүүнэртээ зориулаад мэндчилгээ дамжуулсан утастай айдууны мэндчилгээг сэтгэлийн үгстэй хамт хүрэхээр би холбогдож байна. Баярлалаа миний хүү. Тий, Улаанбаатар хотоос FM радио долгионоос холбогдож байна. Радиогийн хөтлөгч хөгд байна. Кэлээ миний хүү. За, энэ хүмүлжлэгийг хамгаас хайртай ээж Гүндэг маа, за мөн цэнт сүрэн, долгор сүрэн, дулам сүрэн гэд тэдний гэр бүлүүд, хайртай үр хүүхдүүдэд нь бүгдэнд нь их хурсын баярын мэндийг хүргье гэж ах Машват болон түүний гэр бүлийн зүгээс гэж хаягилж илгээсэн байна. Баярлалаа миний хүү. Гоё мэдчилгээ байна. Хүүхдүүдтэй ч гэсэн танаа телевизээ хамт олж энэ сайхан лоожигтэй ажил хөтөлбөрийн өндөр амжилттай эрүүлийн гаджиргалтай сансан хүслийн сэтгэлжлэн бүтэж сайхан байхыг хүсье үлдээвч байрамлын дархан сонинд асараа ичсэн хүн байгаамаа гэж. За, ямар сайхан юм бэ? Маш баатан эрүүлийн тарау сайхан болсыг хүсье байна. Баярлалаа. За, тэр сайхан өрөөлөнд бат сайхан оршиж өглөөний мандах нарны тунгалаг туяа дулаан элч мэд үргэлж биелэлээ олж өр хүүхдүүдийн зам мөрийг тэгшилж байх болтугай. Ээжийн үг сургаал гэдэг бол магадгүй мянган ном хурснаас илүүтэйгээр дандаа өр хүүхдүүдийн буян заяаг тэгшилж байдаг гэдэг үздэг үлээ. Тэгээд энэ сайхан мэндчилгээг дамжуулж байгаадаа бас туйлын их нэр төр хэрэг бахархалтай байна. Тэгээд танд зориулаад мөн сайхан дүүнэртээ зориулаад үр хүүхдүүдэд нь зориулаад энэхүү мэндчилгээг сэтгэлийн үгс ая дууны хамтаар илгээж байна. Баярлалаа миний хүү. Зөөний сүгчээрч Багтамгийн онжилуудын урсгал зүргээ дэргэд минь байж хайрлаарай. Ижи гэж дуудах болгондоо баярлж явдаг. Ижил олон өрстэй та минь урт удаан аслаарай. Миний ээжийн сэтгэлээс сүүн өнөртдөг юм. Мэлмийн сайхан харцад нь амьдрал дулаацдаг. Өнөрцөн сүүний цагаан амт нь амь халуун байдаг. Үнсүүлэх гэж ойртохдоо л би ээжийнхээ сүүний өнөрт хорогддог доо гэж энэхүү мэндчилгээг дүүнэртээ болон хайртай ээжтэй зориулаад ах Машватын зүгээс түүний гэр бүлийн зүгээс үр хүүхдүүдээс нь илгээж байна. Танд зориулагдсан мэндчилгээ их хурсын элбэрэл гэсэн сайхан дуугаар үргэлжилхнэ. Та уцаа барьж байгаад энэ дууг хүлээн аван сонсоорой. Баярлалаа миний хүү ажижсэн маш сайхан шодон дартан сайхан байх болтугай гэж хүсэж ажилдаа маш сайхан сэтгэлтэй зүтгэлтэй миний хүү саяхан аваад сэтгэлтэй шүү гэж ярья. За, баярлалаа. За, тэгвэл хамтдаа их хурсын элбэрэл гэсэн сайхан дууг сонсцгоё. Уцаа чагнаж байгаа та мэндчилгээг сонсоорой. Хоёлаа энэ дууны дараа бас эргээд холбогдно. Тий, уцаа тасалгүйгээр сонсоорой. Нарлаг хорвол жаргах би надад ээж заяасан билээ ухаарч бицэг гэнэн сэтгэлээ ожим болгон илсэн билээ. Сайхан ээждээ аттай мэндэлсэн үрэн би билээ цэвэр ариухан ээжийнхээ сэтгэл цэцэгэн болон дэлгэрсэн билээ.
Намрын уулна буган урамдахыг сонсоорой. Намайг ухаачхыг үзэх гэж ижимэн тааварт наслаарай. Манцууд ирж нэг дудаа таныг жаргаасан. Магадгүй түүнээс хойш сэтгэл санаагт нь чилээж байсан бол өршөөгөөрэй. Мөчөнд тэнцүүлж өндөн хөлд орохын цагт момонд нь байсан суу сэтгэлд нь шингэдэг ижимэн. Мөрөөнд суулж тамгалан хүн болохын цагт сэтгэлд нь багтаагүйсөө санжигнд нь гэрэлтдэг ижимэн. Тандаа хайртай шүү. Их хөрсийн баярын мэндийг хүргье хэмээн. Өнөөдөр энэхүү баярт мөчид хайртай ээж гүндэг маа, хайртай дүүнэр болох цэнт сүрэн, долгор сүрэн, дулам сүрэн нарын гэр бүлд мөн үр хүүхдүүд нь аз жаргал инээмсэгэл баяр баясгалыг хүсээд энэхүү мэндчилгээг маш атаахын гэр бүлийн зүгээс зориулан өргөж байна. Элсэн говийн ширхэг тоогоор ээждээ би дэндүү их хайртай. Ивэлсэн сүгтэн залгилсан болохоор ижимэн та бурхнаас жилүү билээ. Халуун хөвлөтөн амилсан юм чин хайрлахгүй байхын аргагүй юм. Хайрын бөвөөгөр үсгсэн болохоор л хаанаас ч байсан гэсэн ижигээл би зорин очноо гэж. Энэхүү мэндчилгээг хайртай ээж гүндэг маа, за мөн хайрт дүүнэр болох цэнт сүрэн, долгор сүрэн, дулам сүрэн нарын гэр бүлийн зүгээс зориулан хүргэлээ. За тэгээд энэхүү мэндчилгээг маш хотын зүгээс, түүний гэр бүлийн зүгээс үр хүүхдүүдээс нэг жилгээсэн байна. Өнөөдөр бүх хүүхдүүд аз жаргалтай байж танай гэр бүл дандаа сайхан, эрүүл энх, аз жаргал, сайхан бүхнээр дүүрэн байх болтугай гэсэн ерөөлийг дэвшүүлж байна. Ингээд мэндчилгээнийхээ эзэн гүндэг маагчтэйгээ төлөөлүүлэн бас дахин холбогдъё. Байна уу? Байна. За. Энэ сайхан сэтгэлийн өксүүдийг хамтдаад бас хүргээд өгөөрэй гэж гэр бүлийнхэн одоо хүүн хүссэн байгаа. Түүний гэр бүлийн зүгээс. За. Хүүгээ одоо ирүүлэн гадгаргалтай сайхан байхыг хүсэё юм. Миний хүүгийн би тааруугаа байгаа. Тэгээд миний хүү ирүүл болноо, сайхан болноо гэж таашин дамжуулж болтой болоо миний хүү. Боллого яг уу. Яг одоо бидний хүлээн аван сонсож байгаа. Миний хүү одоо сайхан ирүүл болноо. Заяа бойлон түшчෝгаа хэдэн дүүнэр нь сайхан байх табаасан бас этэр бодорцож үтчихээ. Тэгээд хүүтэй баярлалаа гэрүүлэн катчаргастай тэгшдүүрэн сайхан байхыг ээж нь хүчээр өгж байна. За тэгэлгүй яах вэ? Таны сайхан залбирал өрөөлөөр хүүн эрүүл саруул байж аз жаргалтай байх болно гэдэгт итгэлтэй байна. Ингээд танай гэр бүлд хамгийн сайхныг хүсье. Энэ өдрийг сайхан жаргалтай өнгөрүүлээрэй. Өнөөдрийн гинтийн баяр баясгал шиг үргэлж одоо гэр орных нь үүдээр аз жаргал хурган орж байх болтугай гэдэг өрөөлөөр мэндчилгээгээ энэ хүргээд өндөрлүүлж байна. Сайхан баярлаарай та. За баярлалаа миний хүүхдүүд чинь бүгдээрээ сайхан баярлаарай. За ажилтаа улам их амжилттай сайхан байгаарай гэж бүгдээ бас ирээё. Маш их баярлалаа танд. Баяртай. За баярлалаа.